За сайн байцгаана уу манай Шороо Махбаттай өхөр охин материал ордныхны манай 10 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай Шороо Махбаттай улсууд 10 дугаар сард бол одоо ер нь гэр бүлийн асуудал их зөнхөлсөн тийм ээ. За тэгээ энэ дээр одоо бас амьдарч оршин суугаа газраа өөрчилсөн, шинэ байр оронд орсон, эсвэл одоо гэр бүлийн асуудал одоо хоёр тишээ болсон юм уу, шинээр эхлүүлсэн юм уу, иймэрхүү байдал харагдаж байна. За энэ дээр одоо ялангуяа манай зарим нэг Шороо Махбаттай улсууд болвол одоо найз залуу гэдэг юм уу, авгаан нөхөр гэдэг юм уу тийм ээ, хосууд ямар ч байсан нэг хоёр тустай болсон байдал харагдаж байна. За энэ дээр одоо ялангуяа энэ дээр шүүх цагдаагийн асуудал харагдаж байгаа учраас би энэ дээр салалт гэж ойлгож байна. Тэгэхээр зэрэг энэ салалтын асуудал шийдэгдээгүй байсан бол одоо 10 дугаар сард одоо шийдэгдэж одоо шийдвэр гарч гэдэг юм уу. За энэ дээр одоо энэ шийдвэрээр одоо ямар нэг байдлаар одоо та өөрт оногдох зүйлсийг одоо авсан, хуваалсан юм уу те. Энэ дээр одоо ялангуяа одоо шинэ байр харагдаад байна те. Эсвэл одоо энэ дээр бас нөгөө нэг хэсэг улсууд нь бол одоо туйлын хүсэл гэдэг юм уу, одоо үнэхээр одоо орон гэртээ болохыг эсвэл тусдаа гарахыг маш их хүсэж байгаа. Одоо энэ дээр бол одоо тим юм харагдаж байна л да. Тэгэхээр энэ дээр одоо хүсэл биелж ямар нэг байдлаар одоо finally гэдэг юм уу, та одоо хүслээ биелүүлж одоо ямар нэг тусламж дэмжлэг авснаар одоо тусдаа гарч шинэ орон гэрт өөрийнхөө галыг бадраасан нэмэрхүү байдал харагдаж байна л да. За энэ дээр одоо нэг үг одоо манай ойр цайныханд гараад байгаа. Энэ нь болохоор зэрэг эрх чөлөө. Тэгэхээр ямар нэг байдлаар одоо та энд тусдаа гарч одоо энэ орон байрны асуудал шийдэгдснээр одоо миний энд харж байгаагаар бол одоо эрх чөлөөтэй болж байгаа юм шиг юм байдал харагдаж байна. За мөн одоо энд салалт гэдэг юм уу, энэ асуудлыг одоо шийдснээр одоо таны сэтгэл зүрх бас чөлөөлөгдөж байгаа гэдгийг харагдаж байна л да. За энэ дээр одоо бол та нэлийн одоо broken болсон тийм ээ. Одоо нэлийн зүйлийг туулж одоо таны одоо үлийг үтсэн гэхэд хайшин. Ямар ч байсан нэлийн зүйлийг туулсан харагдаж байна. Одоо ийм байдлаас одоо та шийдвэр гаргасан ч юм уу тийм ээ. За энэ дээр одоо энэ салж байгаа хүн бол одоо нэлийн нарциссист нөхөр гэсэн юм шиг дээр харагдсан байна. Тэгэхээр зэрэг энэ нарциссист нөхөр бол одоо таны амьдралыг одоо нэлийн контролдож одоо та ер нь их broken одоо их хэцүү байсан юм харагдаж байна л да юм зүйл. Тэгэхээр одоо энэ дээр одоо бас өшөөний хэлж байгаа юм болохоор хэрв та одоо шийдэж чадаагүй шийдэх гэж байгаа бол энэ 10 дугаар сард бол одоо их сайхан одоо take action тийм ээ, их тохиромжтой одоо хөдөлгөөн хийхэд их тохиромжтой хийсэн ийм байдал харагдаж байна тий. За тэгээд одоо ямар ч байсан орон гэр шинэ байранд орсон, суусан, өөр газар орсон, эсвэл одоо тусдаа болсон ямар ч байсан ийм асуудал харагдаж байна. За өшөөнийг миний энэ дээр харж байгаа юм юу вэ гэхээр зэрэг танд одоо шинэ хайр гарч ирж байгаа юм шиг. Одоо би хэлдэгч нэг хаалга хаагдсан учраас одоо дараагийн хаалга нэгдэж байгаа юм шиг. За энэ бол одоо зүгээр нэг энгийн нэг харьцаа биш харагдаж байна л да. Энэ бол одоо бас нэлийн сайхан амьдрал болохоор ийм харьцаа харагдаж байна. За би энэ дээр одоо энэ нэг кармик харьцаа тийм нэг карма дуусаад нөгөө одоо амьдрал эхэлж байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр зэрэг урд нь одоо тантай одоо сая одоо би миний түрүүний ярьсан одоо салж нийлж байгаа асуудал байгаа бол энэ бол одоо карма байсан байна. Кармик харьцаа байсан байна гэж ойлгох тийм ээ. За одоо энэ шинэ харьцаа бол одоо амьдрал болохоор тийм ээ одоо юу гэдгийг соулын төвшөнд одоо хүрсэн ийм байдал харагдаж байна л да. За энэ дээр одоо бас нэмж хэлэхэд энэ одоо шинэ харьцаа бол одоо хорвоо ертөнцөөс өгж байгаа сайхан бэлэг харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо
их сайхан зүйлсүүд харагдаж байна л да. Би бол энэ дээр энэ хүнийг одоо амьдрал нь нэлээд тогтчихсон тийм ээ King of Wands харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ хүн яг урд нь бас амьдрал үзчихсэн тийм ээ. Тэгээ бас одоо broken болсон та хоёр одоо бие биенийг ойлголцоход тун ойрхон одоо ижлэхэн зүйлсийг давж туулсан юм шиг юм харагдаж байна л да. Тэгэхээр Lovers with King of Wands-ыг би сайхан үнэхээр beautiful юм аа л гэж харж байна. Тэгэхээр зэрэг энэ харьцаа бол үнэхээр гүн одоо deep харьцаа байхаар л ингэж харагдаж байна. За мөн энэ дээр одоо өшөөнийг хэлж байгаа юм болохоор зэрэг одоо манай зарим урт саяных нь тийм ээ Шорон Махбаттай улсууд бол одоо миний хайр өнгөрсөн хүнтэй суух өнгөрсөн энэ гэсэн бодолтой байгаа бол одоо энэ дээр одоо гів гинэтгэн л юм сайхан харьцаа гарч ирнэ гэж харагдаж байна. Тэгэхээр манай синглчүүд ямар ч хэлсэн 10 дугаар сард бол одоо шинэ харьцаанд одоо энэ их сэтгэл хөдлөсөн байдал энэ сайхан харьцаа бол одоо үнэхээр сайхан харагдаж байна шүү. За энэ дээр одоо бизнес эрхэлдэг одоо өөрийн гэсэн бизнестэй та хоёр одоо хамтрах юм бол одоо амьдралыг сайхан бүтээн байгуулах гэдэг юм уу, өсөж дэвжих гэдэг юм уу, ийм сайхан юм харагдаж байна. За энэ дээр одоо хит их сэтгэл хөдлөлт автагдаад одоо ажил төрлөө жоохон хойшин тавьсан байдал харагдаж байна шүү. Тэгэхээр зэрэг ажил төрлөдөө бас уушиж жоохон анхаарал тавиарай гэсэн ийм харагдаж байна. За би энэ дээр түрүүн одоо салалт одоо зарим шүүх цагдаа одоо ийм салалтын асуудал эсвэл одоо энэ дээр байр савны одоо маргаан юм уу тийм ээ энэ дээр одоо ялалт харагдаж байна гэж ойлгоорой тий. Маргаан шүүх цагдаагийн асуудал байгаа бол одоо энэ маргаан байр цав булаацалцсан гэдэг юм уу авах гэдэг юм уу тийм ээ эсвэл одоо хүн зээлсэн мөнгө авч одоо байр савны асуудал шийдэгдсэн ийм байдал харагдаж байна. За энэ дээр одоо яг хөө би миний түрүүний хэлсэнчлэн сануулгын юмнуудыг хэлэх гээд байна. Тэгэхээр зэрэг одоо энэ шинэ харьцаанд нэг жоохон ихтгэл өгөөд үзээрэй гэсэн байна. Тэгэхээр энэ дээр өнгөрсөнд одоо би хэлж байна шүү дээ. Ийм харьцаанууд байсан бол энэнтэй одоо уялдуулж ойлгох эсвэл бодох одоо шинэ хүн шинэ амьдрал одоо шинэ сайхан зүйл гэдэг талаас нь харахыг хичээгээрэй. Өнгөрсөнтэйгөө зуралдаж одоо өнгөрснөөр одоо ирээдүйд битээ баллуулаарэ гэсэн юм байна. За одоо шинэ start is coming гэж байна. Одоо яхааргүй romantic cycle эхэлж байна гэж. Тэгэхээр зэрэг 10 дугаар сард ерөнхийдөө их сэтгэл хөдлөгсөн одоо romantic харьцаатай одоо энэ дээр одоо их олон once гарсан байгаа. Энэ бол одоо та хоёр одоо биеиндээ маш их татгагдсан байдал харагдаж байна тийм ээ. Once бол одоо сэтгэлийн хөдлөл их татагдалт тийм ээ. Мөн одоо энэ дээр одоо бие бинийгээ их одоо царайлаг эсвэл одоо их одоо сайхан гэж харж байгаа ийм байдал харагдаж байна л да. Тэгээ энд одоо их хүчтэй таталцал тий. За ийм сайхан зүйлсүүд байх нэ гэж ойлгоорой. За ингээд та бүхэндээ тус болсон гэж найдаа. За та бүхэн одоо хувийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох Монгол Стар Territory-оор мэдээлэл аваарай. За баярлалаа баяртай.